хүн өвдсөн хүний сэтгэл зүй харахгүй болчихдог байхгүй. Би чинь тэр гинцэр дээр байсан, гэвтэрт байсан. Хүн ер нь харахгүй нөмөрчлөө гэж бодож болдог. Бүх юм чиний гарт байгаа, боломж чиний гарт байгаа. Анх чинь би чинь зүүн тал саажилттай тэгээд зүүн талынхаа гарыг хугалцсан, гар ингээ сойлттой. Тэгээд таяган дээрээ бас муухан явна хөлөө ичрээд ингэж л фитнесийн хаалгаар анх орж ирсэн. Сая бол тэмцээний тайзан дээр зогсож байхад элдв юм л бодогдд юм байлээ. Тайзнаас гарахаас өмнө уйлчих гал болж өгдөг. Би ямар зам туулаа энэ тэмцээнд орох гэж байгаа вэ гэж бодохоор би чинь тэр гинцэр дээр байсан, гэвтэрт байсан. Тэгээ одоо бүр тэмцээнд орох хэмжээний болчлоо гэж бодохоос нулимс сасгараад ах юм билээ. Тэгэл за болохгүй шүү. Чи өөрөө зорж ирчээд тайз мэзэн дээр нулимс унгаа шившиг болж болохгүй шүү. Өөрөөгөө их л барьсан л та. Тэгээ тэмцээний дараа хараа ихнэр ирээ. Бид хоёр нэг тайзны ард нэг хоёулаа нэг асгарт л үйлж. Чин дагаад их хөрх юм ихнэр өвдчихөж байгаа байхгүй 3 жил. Тэ одоо энэ хүнийг л нэг хөл дээрөө босхий гэж ямар их зовсон бол сэтгэл санааны өвдөл маш хүнд байгаа шүү. Тэгээ эхнэрийн ч гэсэн бас баяр багхгүй. Би тайзан дээр гарна гэдэг бол гэр бүлийн хувьд л аз жаргал болчихж байгаа юм л та. Яг над шиг миний анх сэтгэл зүй хүнд байсан шиг ийм сэтгэл зүй хүнд улсууд босоод ирээсэ. За фитнест явбал за алтан гэрэл гоо шиг ч юм алтан гэрэл ах шиг болчих юм байшгүй. Болчих юмсан гэж байгаа хүмүүс ингээд зориглоод фитнесийн хаалгыг татаад ороод ирээсэ гэж бодож л тэмцээд орсон. Хүн оюун сэтгэл санаа гаргал гөгшөрнө үхээс үж булчин болвол октосоо гөгшөрдгөө баял өвөө эмээ болцсон шүү дээ ч гэдэг юм уу те. Би ч одоо ингэж залуучууд чиг хөдлөөд юу хөвдөө гэд. Хүн өөрөө өөртөө л зааг хана хэрэм босгоод байх болохоос биш. Зориглоод хөдлөөд үзвэл хинч л одоо амжилт гарах гэдэг юм уу үгүй эсвэл өөртөө нэг ахиц дэвшил авчрах боломж нь хүмүүсийн өөртөөх нь гарт нь байгаа. Үнд анх юм хийхэд хэцүү байсан. Энэ гар хөл чинь ийм татан учраас энийг чинь ингэ тэнийлгэх ёстой айжмаар энийг тэнийлгэхийн тулд ямар дасгал байх вэ? За ийм хүнд одоо ямар дасгал хэрэгтэй байх вэ гэхээр нөгөө мэрэгжлийн багш маань та нэг ийм дасгалыг ингээ байнга хийгээд үзгээд зөвлөнө. Тэгэл тэр үүднээсээ л нөгөө анхын шатны нөгөө хүндрэлүүд байхгүй болчихж байгаа юм л. Тэгээд дээрээс нь фитнесийн зал гэдэг бол дандаа эрүүл хүмүүсийн дунд ороод ирсэн хүн чинь өөрийнхөө өвчнөг мартчихдаг. Би ч одоо 58 настай, жин 57-тай, 75-тай анх тэмцээнд орох гэж бэлдэж эхэлсэн. Тэгээ 3 сарын хугацаанд 57 хүрээл. Би ч сахартай. Сахарын хүндрэлээс болж харамсан. Тэгэхээр нөгөө сахараа бас далимд нь хянаад авчиж байгаа. Тэгээ би чинь хэвтэрт байсан. Дараа нь хэвтрээсээ босмоор байна. Хүний гарт орчиж байгаа болохоор чинь босмоор байна. Тэр гинцэр дээр ормоор байна. Тэгээд тэр гинцэр рүү шилжиж байгаа. Тэр гинцрээсээ бүр босмоор байна. Таягандаа ормоор байна гэдэг. Таяг руу шилжиж байгаа хүн чинь ингээд дахиад явуулах. Таягнаасаа одоо бол таяга хаймаар байна гэж. Одоо би бол энэ заал танхимд миний зарчим байж байгаа. Эрүүл хүмүүсийн дунд би таягтай явах ёсгүй гэдэг зарчим тавиад энэ заалны үүдэн дээр би таяга орчдөг байхгүй. Тэгээ энэ дотроо бол таяггүй явна. Гэртээ ч гэсэн таяггүй явна. Тэрэгцрээс тайз хүрэх зам чинь бол яаж ямар байх? Юу эсийг туулж сэтгэл санааны хувьд бол ямар замыг туулсан бол тодорхой мэдээж амаргүй байсан. Тэгээ яг мэрэгжлийн тайзан дээр мэрэгжлийн тамирчидтай яг өрсөлдөж гэж хэн бодох вэ? Би ч өөрөө ямар байдалтай байгаа юм бэлээ. Зүгээр тэр тайзан дээр гараад үзэх юмсан л гэсэн санаа байсан. Зүгээр өөрийнхөө урд нь ямар байсан байдлаа бодоод үзэхээр энэ тайзан дээр гарна гэдэг бол мөрөөдөл байхгүй. Зүү зэрэгдээ шиг санагдаж байгаа. Хүн өвдсөн хүний сэтгэл зүй харахгүй болчихдог байхгүй. Тэр дотроо л нэг тэр хонгол дотроо нэг гэрэл асаачмаар шиг. Би бол сая тэгжил гэрэл асаах гэж л явсан. Тэгээд яг өвдчингүүд хүн яах учраа болдгоо байхгүй. Би одоо цаашдаа яах юм бэ? Яг би тэгжсэн шиг одоо яг өвдөд одоо яах гэж байгаа би яг яах юм бэ гэдэг хүмүүс мэрсэл байгаа байхгүй. Над руу чатаач гэсэн асуудаг. Хөдлөө дээлхий. Амьдралын бэлэн жишээ байхад би яагаад гутарч бид яагаад гутарч хөвтөх ёстой гэж.
жоохон өөрийгөө дайчлуул боломж яг гарт байгаа. Заримдаа дасгал хийн, гар хөл өвдөн тэр өвдөл чинь асар их зовөр шаналгаа авчирна. Тэгэл иймд бууж өгөх гэж ирсэн мүү гэж их бодно л доо. Би энийг тэнийх гэж ирчээд тэнийх гэж ойлгоход би одоо за болиг болчих болохгүй байхгүй. Хүн ер нь харанхуй нөмөрчлөө гэж бодож болдог. Маргааш адилхан нар мандгаар л мандна шүү дээ. Яг хуучин юмд орно. Орох хэсгийг чи өөрөө шийднэ. Бүх юм чиний гарт байгаа, боломж чиний гарт байгаа. Хүн амьдралынхаа ер нь гол дүр нь байх хэрэгтэй. Өөрөө дайсан байж болохгүй. Өөрөө найз нь өөрөө гол баатар л байх хэрэгтэй. Амьдралынхаа. Тиймийн тулд зүтгээд байх хэрэгтэй. Ард чинь эхнэр хүүхэд чинь байна, ахын дүүс чинь байна. Цор ганц хүн дэлхий дээр байхгүй шүү. Нуруу нугасны хүнд бэртэлтэй хүн нүдэн дээр хоёр суг таяга хаяад миний нүдэн дээр эрүүл хүн шиг шатаар гүйж харгаа ингэ явж байгаа чинь би яагаад болтгоо. Хур тамтлагын нэг дуу байдаг шүү дээ. Алив бос намайг дагаад явдаг. Аргыг нь бол бушуул төгөл шууд босох хэрэгтэй. Гэрийнхээ хамгийн ойрхон фитнес бэлтгэлжүүлэх клубүүдээр ор. Чи хаалгын татал ороод ирнэ гэдэг бол өөрийнхөө ирээдүйн амьдралын сайн сайхан амьдралын 50% татал ороод ирлээ гэсэн.